2014-аас 15 оны хичээлийн шинэ жилийн нээлт яг одоо эхэлж байна. Би Сүхбаатар дүүргийн тэргүүний 35 дугаар сургуулийн нээлтд оролцож байгаамаа. Яг одоо хичээлийн шинэ жилийн анхны хоохыг 1-р ангийн бяцхан үрс маань ийхүү цохиж байна. Нэгийн анги залуу багш бэ оюун жаргал. Нэгийн бэнг залуу багш бэ мастер. Нэгийн бэнг ардын. Энэ хичээлийн жил 52,900 хүүхэд одоо шинээр ирсэн орж байгаа 1-р ангид. Тэгээд бидний 14-өөс 15 оны хичээлийн жил нэвтрүүлж байгаа бага боловсролын шинжилсэн хөтөлбөрөөр 1-р ангийн хүүхдүүд маань хичээлж эхэлнэ. 5 жилийн дараа бол үнэхээр бид одоо энэ хөтөлбөрөөр дэвшүүлж байгаа зорилтыг хангасан хүүхдүүд бага ингээд өгснө гэдэгт итгэж байгаа. Нэг зүйл сонирхож байна л да. Хичээлийн шинэ жил эхлэхээр хүүхэд бүр догтлоо. Таны хувьд хүүхэд байх хичээлийн шинэ жилийг хэрхэн яаж хүлээдэг вэ? Би гутлаа тослоод өмдөө өвгээд цамцаа эндүүдэд тавьчаад унтдаг тийм л хүүхэд байсан. Тэгээд чадвал хичээлийн жил 9 сарын 1-нд шинэ гуталтай орохыг маш их хүсдэг байсан. Тэгээд мэдээж үргэлж шинэ гуталтай байж чадаагүй. Тэгтээ зарим үед бол үнэхээр шинэ гутлаа өмсөд явдаг байсан. Тэгээд шинэ зах форум дээр хадаад тэгээд шинэ гутлаа өмсөө гарах бол үнэхээр урам зоригтой байсан. Тэгээд одоо энэ хичээлийн одоо шинжилтийн үед ингээд 1-р анги анхны 1-р ангийг хүлээж авч байхдаа баяртай байна. Одоо бүх юм шинжлэгдэж байна. Одоо сурагчдаас эхлээд энэ жил 1-ээс 5-р ангийн бүх юу шинжлэж байгаа. Тэгэхээр одоо энэ юутайгаа шинжилтэйг хүлнэлж алах нь да. За өнөөдрийн хичээл миний бахархал, бидний бахархал гэсэн хичээл байгаа. Энэ сайхан Монгол орнд, энэ сайхан уудам цэлгэр нутагт Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Миний хүүхдүүд за миний хүү юугаар бахархдаг? Хинээрээ бахархдаг. Ээжээрээ яагаад? Ээж минь яагаад гэвэл намайг хүмүүс өсгөж өгсөн. Тэгээд би ээжтэй хайртай. Өө мундаг хүүхэд ээ штэ. За миний хүү хинээрээ бахархдаг. Найзаар бахархдаг. Яагаад найзаар бахархдаг? Миний дотны найз болохоор. Оо миний дотны найз дотны туслагч болохоор. Ер нь 1-р ангийн хүүхдүүд чинь зүгээр шинэхэн цаас шүү дээ тийм ээ. Тэгээ анх 1-р ангийн хүүхдүүдэд шинэ цаасыг яаж эхлэх вэ тэрүүгээр л хүүхдүүд маань суралцсан да. Бүгдээр хичээлийн шинжилгээ мэдээ бүгдээ хичээлээ сайн онцгоорой. Тийм жижиг аа байдаг шүү дээ. Жижиг аа. Та нар одоо аа устай хараа тавих уу?